Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile болон энгийн бөгөөд төгс хадгалаа арьс чигшүүлэх цуврал Роток компани маань ивэнтгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлгөнөөр та бүхэндээ хүртгээ. За өнөөдөр Рубинштейний мөнхийн өрг сэдвийн дор одоо Ротвелли Рубинштейн нарын 1907 онд энэ Russian Masters-ийн гэхүүтэй тэмцээнд тоглосон өргөний талаар ярилцах гэж байна. За студид шатар сонирхогч, шатрын стример Аги хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За эрхэм мөндөд үзэж болон шатрын фэнүүдтэй нөхөө заах өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ бас бүгдээрээ 100 жилийн өмнө те тоглогдсон бас нэгэн гайхамшигтай өргийг бас та бүхэндээ танилцуулах гэж байна. За өнөөдрийн одоо суугт юм ба Акеба Рубинштейний өрг одоо орох жагаад би бол хувьдаа бол маш их баяртай байна. За шатар сонирхогчдод, шатрын мастерууд ерөөхдөө бол энэ хүнийг мэддэг. Энэ хүний бас бидэнд үлдээсэн маш олон гоё өргүүд байдаг. За энэ одоо ингэдэм өргүүд дундаасаа яг бүх цаг үеийн хамгийн шилдэг одоо 10 өргийн нэгэнд бас багтдаг Jessica бас тий гаргасан тэрэнд бол багтдаг тийм өрг юм байгаа юм. Тэгээ энэ өргийг бас өнөөдөр танилцуулах боломж олно гэдэг бол маш тийм бата сайхан байна. За та юуны төрөнд болохоор тийм орног их хаалцуулсан мэдээлэл хэрэглэе. За 1907 оны намрын үж Фолшийн Лойц хотын жижигхэн танхимд шатрын ширээн дээр одоо хоёр өөр ертөнц нүүр тулсан тухай бас нэг түүх юм. За нэг талаас авьяас нь дахин давтагдчихгүй гал мат дүрлэлтсэн Ротлеви 18 настай залуухан тамирчин байсан байна. За нөгөө талаас бол одоо маш нам гүм дотгошооно чиглэсэн одоо юм шатарчин шатар дээр л ингэж амилж гарч ирдэг тий Рубинштейний энэ төгс төгөлдрийг ирж хайдаг юм математикч хоёр байраа эзэлсэн байна. Тэгээ байрлал ихэндээ энгийн мэт харагдсан ч одоо Рубинштейн бол одоо үнийг юм золиосын одоо тий одоо цохилторхоо танхим дотор одоо амьсгаач одоо сонсогдохоор тийм чимээгүй байдал эзэлсэн гэж болно. Одоо тэр жижиг хүчнүүдээр Ротлевигийн хааныг одоо торны болон шахаж өгөө те шатрын түүхэнд хамгийн гоёмсог комбинацийг бүтээсэн гэдэг байгаамаа. Тэгээд энэ мөчөөс эхлэн хүмүүс түүний тоглолтыг Рубинштейний мөнхийн өрг гэж нэрлсэн байдаг. Рубинштейн гэдэг нэр нь болохоор Эйнштейн гэдэг Айнштайн гэдэг дээ шүү дээ. Тэгээд Рубин гэдэг нь болохоор нөгөө Бадмараг чулуу, Эйнштейн нь болохоор нөгөө чулуу гэсэн үг юм байна л да. Тэгээд Бадмараг чулуу гэдэг нэр юм. Ямар гоё нэртэй. За Рубинштейн одоо баг одоо тий үг яриа их цөөтэй эмчнэр түүнийг бас нэг аутизмын спектрийн шинжтэй байж магадгүй гэж бас үздэг юм байна. За өрсөлдөгчтэй нүд нийлүүлэхээс одоо харс тулгархаас хөө ингээд жоохон зайлсхийдэг. Тархин дотор нь геометрийн одоо энэ лаборатори ажиллаж идэг гэж хэлж болох. Тэгээ бага наснд нь бас нэг одоо сайнгүй тийм орчинд еврей гэрүүлд бас өнгөрсөн. За мөнгнөөс болж сургуулаа завсарлсан ч гэсэн шатрал түүнийг одоо цорын ганц одоо аварсан зүйл гэж бас үзэж болно. Рубинштейн төгсгөлийн тоглолтын хамгийн дагуу мастер гэдэг. Түүний одоо шатрын төгсгөлийн хэсэг гэж байдгүй те. Одоо энэ байрлалуудыг өнөөдөр хүртэл одоо сурах бичигт хэвлэдэг. За 1920-ад оноос хойш ер нь сэтгцийн шизофрени одоо маягийн ийм зүйл илрээд одоо шатрын ирээдүйн бол гинт зогссон. Тэгэд амьдралынхаа сүүлийн 30 жилийг одоо маш их ганцаардмал өнгөрөөсөн гэсэн байна. Загийн маань талаар бас зордох байхаа. Тэгээ Рубинштейн энэ тоглолтод хөлөг дээр бүх хүчээ зөвлөсөн. Нөгөө талаас Ротлеви тамирчин маань гал шиг дүрлэлцсэн одоо юм хүн байсан. Гэвч харамсалтай нас их богино наслсан хүн юм байна те. За залуу наснда Польш Оросын хамгийн авьяастай тоглогчдын нэг гэж хэлэгдсэн. За довтлогооны хур золиосны одоо уран сэтгэмжээр өрсөлдөгчийг бол алмаар болдог. Тэгээд залуу насаар дууссан шатрын карьер гэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн хүнд асуудлаас болоод 22-оос 23 наснаас хойш шатар тоглохоо бүрэн мөсөн татгалцсан. Одоо маш залуу нас байна да. Тэгээд 31 наснда мөнх усыг үзүүлсэн. Тэгээд түүний авьяас цагнаас сэтэрсэн одоо юм богинохон ассан юм гал шиг байлаа гэсэн байна. Тэгэхээр за баярлалаа Урнаа маш сайхан мэдээлэл өглөө. За өнөөдөр ямарсан тэгээд Акеба Рубинштейний талаар ярих чагаатаа миний зүгээс бол баяртай байгаа. За шатрын одоо тоглогч нараас миний зүгээс хамгийн их тийм өргөддөг тоглогч маань энэ Акеба Рубинштейн байгаа юм. Ягаад вэ гэхээр Акеба Рубинштейн бол ерөөдөө нэг одоо шатрын тийм одоо World Champion дэлхийн аварга одоо болох одоо боломжтой
тийм хүн байсан байгаа юм. За шатрын хот эхний ингээд тэмдэглэгээ оргоод Стеництэй. Хоёрт нь болохоор Ласкер гэж байдаг. За Ласкер маань ингээд 27 жил ингээд юм бодлогийн аварга байсан гэдэг бид нар бас өнгөрсөн дугаарууд дээр бол ярьжсэн. Тэгээд тухайн үед Ласкертэй өрсөлдөх боломжтой бас нэг хүн энэ Акеб Рубинштейн байсан байгаа юм. За тэгээд уг нь энэ хоёр маань болохоор 1914 оны 10 сард хоорондоо ингэж тоглох ёстой байсан байгаа юм. За гэвч яг 2014 онд болохоор юу гараад нэгдүгээр дайн гараад за тэгээд хойшлсон. За тэгээд яг тийм одоо нэгдүгээр дайны үеүүдэд Акеб Рубинштейний форм нь алдагдаад өөрийнх нь ур чадвар нь бураад тэгээд яг одоо нэгдүгээр дайн ингэж дуусах үед болохоор Акеб Рубинштейн өмнөгшгөө байхаа болсон гэсэн үг. Ерөнхийдөө энэ одоо өөрөг одоо толгцсон одоо огноогоо тийм энэ огнооноос ахгуулаад 1914 он хүртэлтэй ер нь Акеб Рубинштейний тийм оргил үеийн байсан гэж хэлдэм байгаа юм. Тэгээ жоохон тийм одоо азгүй. Яг 14 онд ингээд тийм одоо хэрвээ Ласкертай тоглосон бол яг ингээд 14 оны ихээр бол одоо жишээ нь Акеб Рубинштейн бол дэлхийн номер 1 байсан гэж үздэм билээ. Хамгийн сайн байсан гэж үздэм билээ. Тэгээд дааж тэгээд тоглож чадаагүй. Тэгээд юу гараад аюултай цаг үе гараад дайн гараад хойшлцсан юм байнамаа гэсэн үг. За тэгээд тийм Акеб Рубинштейний одоос шатрын онолд оруулсан их олон хувь нэмэр байдаг. За Франц гараан дээр одоо жишээ нь өөрийн гэсэн хувилбартай. За Немцовичийн систем гэж байгаа. Немцо Indian Defense гэдэг. Тэн дээр бас өөрийн гэсэн тийм одоо хувилбартай. За Берсний гамбитаас татгалзах гэж одоо хувилбар байдаг шүү дээ, тийм. Энэ дээр бас өөрийн гэсэн хувилбартай. Энэ мэтчлэн бол олон одоо тийм шатрын гараанд бол өөрийн гэсэн хувь нэмэр, өөрийн гэсэн хувилбарыг оруулж өгснөөр бол Акеб Рубинштейн бас шатрын хөгжилд бол маш том одоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм аа гэсэн үг. За тэгэд мөн бас тийм одоо анхны 27 их мастрын нэг байгаа. За бүгдээрээ мэдээд байгаа те 20 дугаар зууны дунд үед те ФИДИА байгуулагдаад олон улсын шатрын холбоо байгуулагдаад тэгээ 27 онд их мастер цол өгсөн байдгаа гэд. Энэ өмнөх дугаарууд оржсэн ингээд Немцович байна те. Өмнөх дугаарууд ингээд олон хүн байгаа. Одоо энэ яг энэ өмнөх дугаар гарсан одоо шин Михаил Тайл байна, Ботвиник байна гэл те. Олон хүмүүс байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ ер нь бол анхны 27-д багтаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ямсан Акеб Рубинштейн бол яг тэр 27 хүний нэг болж одоо орж ирээд анхны 27 их мастерын бол нэг юм байнамаа. За ийм сайхан одоо хөвгтэй. Энэ өрг маань бол өөрөө бол яг одоо бүх цаг үеийн шилдэг 10 өргийн нэгэнд бол багтдаг тийм сайн өрг юм байнамаа. За үнэхээр гоё тийм уран яруу нөөсөн тийм өрг байгаа. Тэгээ та нар удахгүй харнаа. Тэ ямар гоё өрг толгцсон юм бэ гэд. Тэгээ бүгдээрээ ирэхэд бол шатрын өрг анализ хийгээ яваад нь шүү дээ. Тэгэхээр шатрын өрг анализ хийж явна гэдэг маань тухайн одоо энэ хоёр хүний тухайн цаг үед одоо бодож исэн бодлыг л одоо бүгдээрээ харж байна гэсэн үг. Хүн одоо өдөрт ингээд маш олон зүйлийг боддог штэ. Шатрын нүүж байгаа үед хүн болохоор шатраал бодно. Шатраа бодоод оюун ухаанаас нь тийм одоо гарсан нөлөөллүүд нь одоо ингээд бичигдээд үлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тухайн цаг үед бодсон бодлууд нь те 100 хэдэн жилийн өмнө те 120 орчим жилийн өмнө бол тухайн хоёр хүний бодсон бодлыг бүгд өнөдөр харах гавж байна гэсэн үг те. Тэг ингээд оюун ухаанаар хоорондоо хаалц ингээд тийм үү үзэлж байгаа, тулалж байгаа. Энэ одоо маш гайхамшигтай өрг юм аа. За тэгээд агуу Ботвиник, Михаил Ботвиник бас хэлсэн байдаг. Акеб Рубинштейн яг энэ өрг те. Энэ өрг бол орчин үеийн довтлогоонд өргүүдийн эхлэл байсан гэж одоо бас Ботвиник хэлсэн байдаг. Орчин үеийн ингээд гоё ингээд довтлолтой болдог те. Энэс өмнө одоо ямар хөө байсан бэ гэхээр ер нь ингээд тийм бол зүгээр шатрын онол байрлал аваад ингээд нэг тийм одоо шатрын хөлөг дээр гоё тийм сонирхолтой юм харагдахгүй шидэ мэдээ янз бүр юм харагдахгүй ингээд байдаг гэсэн бол энэ өргийг болохоор орчин үеийн довтлогоонд тэ шатрын эхлэл байсан гэж одоо бас Ботвиник бол онцолж хэлсэн байдаг байна. За тэгээ өнөөдрийн өргөө болохоор би Рубинштейнийг нэгэн гайхалтай ишлэлээр эхлэе гэж бодож байна. Өнөө орой таны өрсөлдөгч хэм бэ? Би өнөө орой хөлөгдөр хар талын эсрэг тоглоно гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ одоо үгийн утга жоохон ингээд юм да философик үг байгаас өнөө орой таны өрсөлдөгч хэм бэ? Өнөө орой би хар талын эсрэг тоглоно гэж. Тэгэхээр Акеб Рубинштейн бол нэг тийм одоо өмнө сууж байгаа тийм одоо хүн нь бол хамаагүй. Өргөдөр л одоо хамаг анхаарал хандуулдаг гэсэн үг. Яг шатрын хөлөгдөр ямар нүүдэл хийгдэн тухайн нүүдлийн эсрэг тоглоно. Өмнө нь одоо хин байх нь хамаагүй те. Тэгээ өнөө өрөө миний өрсөлдөгч бол зүгээр шатрын хөлөгдөр яваад юм бол хар талын юунууд болохоор миний өрсөлдөгч гэж хэлсэн байдаг байна. Тэгээ ийм нэг одоо сэтгэл зүйтэй байх юм бол бас их амар байдаг.
хүүхдүүд ялангуяа ихвчлэн бол одоо спортын мастер ч юм уу те их мастер ч юм уу урд нь цоочих юм бол айн штэ. Ингээд юу ааш их мастер таарчлаа. Одоо их мастерыг би хожихгүй гэ те. Тэгвэл зүгээр тийм өргөдөр үүссэн одоо байрлалын эсрэг л тоолох хэвээр. Тэнд хэн байгаа нь хамаагүй зүгээр өргөдөр одоо яг тэр хартаас яаж ямар нүүдэл хийгдэж байна. Энэний эсрэг бол би хамгийн сайн нүүдэл нь юу гэж болох вэ гэж л тоглох юм бол шал өрөөд өгнө штэ. Цаанаа хүнийг мартаад. Тэгээ ийм төрлийн нөгөө сэтгэл зүй бол хүнийг одоо тийм ялтанд хүргэдэг. Ямар гой санаа. Тий, байдаг байна гэсэн. Ер нь амьдрал дээр ч гэсэн тий гэж бодогдлоо. Тий, харин тий. За баярлалаа нэг юм байна. За баярлалаа. Хоёулаа нэвтрүүлгийнхаа нэг хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. Захин Мэрээдүүд хамтдаа G-Mobile компани маань эвент гэж ажиллаж байна. Тэгэхээр та бүхэнд маш гоё юм саналыг одоо танилцуулнаа. Хязгааргүй хэрэглээтэй дараа төлбөрт үйлчилгээ гэж байгаа. Тэгээд дараа төлбөрт үйлчилгээ гэхээр одоо таны санаанд яг юу орж ирдэг вэ те? За дата хурд удаашрах гэх юм уу? Одоо сонгосон багцаас илүү төлбөр гарах зэрэг гэдэг нэг иймэрхүү одоо ойлголтууд бас бидний дунд ингээ байдгаа. Тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг одоо төлөх боломжтой гэж байгаа тийм. Тэгээ дата энэ бол ерөөсө хэмжигдэхгүй ямар нэг юм хэмжүүр тэнд байхгүй. Ерөөсө 20,000 төгрөгөөр та бүх зүйлийг хязгааргүй одоо нэг сарын турш ашиглах юм байна. За энэ урамшуул маань одоо тий дараа төлбөрт үйлчилгээний 40,000 төгрөгийн багцыг сонгон шинэ хэрэглэгч болох, за багцаа ахиулах, урьдчилан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээрөө шилжсэн бүх хэрэглэгчид сарын суур хураамжаа одоо 50% хөнгөлүүлэх буюу тэгээд одоо 20,000 төгрөг болох ийм одоо урамшуул юм аа. Тэгэхээр хэрхэн шин дугаараа авах вэ гэхээр манайхан бол одоо шууд G-Mobile application дээрээсээ авчвал маш амар те байгаа газараас орон дотроосоо гэдэг шиг ингээд шууд авчна. Сайтаар нь www.gmobile.mn за мөн CU-гийн бүх салбараас ECCM дугаараа одоо үүсгээд ингээд авах боломжтой. За энэ урамшуул маань 2026 оны 2 дугаар сарын 18-нд одоо дуустал үргэлжлэн ил хөдөлгөөнгөө мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас авах боломжтой. Холбогдох усны дугаар 98 10 36 36 замун G-Mobile-ийн хэрэглэгчвэл 36 36 гэсэн дугаараас авах боломжтой. За энэ бол надад их гайхалтай одоо тийм боломж байна. Одоо би бол жишээлбэл ингээд утас маань гинт ингээд интернет нь удаан болоод юм уу эсвэл ингээд нэг нэг юм ингээд нэг дуусаад болохоо ойлол ирэнгут нэг 7,000-аар юм уу 14,000-аар юм уу ямар давтамжаар авч байгаагаа мэдэхгүй ингээд аваа яваад идэх байхгүй тий. Гэтэл яг ойлгомжтой 20,000 төгрөг төлөөд ингээд ашиглана гэдэг бол одоо маш одоо хямд бас амар ойлгомжтой за ийм бүтээгдэхүүн санал болгож байгаа. G-Mobile-ийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За маш сайхан бүтээгдэхүүнийг бас те ард түмэндээ ард иргэдээ бас өгж байгаа G-Mobile-ийн хамт олонтой бас маш их баярлалаа. За тэг бүгдээ өөрөдөө оръё. За уушлаараа манайхаа. За тэгээд бүгдээрээ яг одоо энэ хоёр хүний те бодол дотор те яг юу бодогдож ирсний бүгдээрээ бас хамтдаа одоо харцгаая. За тэгээд let's go. За энэ дэр болохоор юу асан байгаа? Хартлаас болохоор Акибо Рубинштейн тоосон байгаа. За цагаанлаас болохоор Ротлеви тоосон байна. За тэг бүгд харцгаая. За Ротлеви яаж тоосон бэ гэхээр Брисний үгээ хоёр дэлгэхэд бол тоглолтыг бол эхлүүлсэн байна. За Рубинштейн бол яг адилхан үүсэн байна. D5. За тэнгуут болохоор Мори F6 тоглосон байна. За тэнгуут Рубинштейн мастер болохоор E6 тоглосон байна. За E3 гэсэн байгаа Ротлеви. C5 C4 за Мор C6 Мор C3 Мор F6-аар тоглосон ба. За энийг харах юм бол энэ маань нэг одоо symmetrical variation гэж одоо тийм хувилбараар харагдаж байна. За яг ингэ тийм адилхан нүүцэн гэсэн. Тэг шимтэй. Тийм энэ одоо хоёр морны одоо гарсан байдал хүүнүүдийн бүтээц те яг адилхан ийм одоо өрг болос ховор идэг. Ийм өрг ингэж одоо тулгцсан байх нэ. За эндээс цаашаа болд ингэ тийм одоо газар байхгүй гэдэг шиг тэгээд цаашаа болоод өөр нүүдлийг явна. Тийм. За одоо эндээс ахгуулаад ирэхэд бол төгс нүүдлийн бүгдээрээ харцгаая. Ингэж нүүсэн байна. За энэ хүүгээрээ C5-ыг бол эзэн байна. За тэгэд нөнгөт болохоор нөгөө тал нь харын тимэгээрээ эзэн байна. За түнгүүд A3 тоглосон байна. A6 тоглосон байна.
За тэнгуут хороо B4 тоолсон байна. Харын тэмээг нэг хураалаад D6. За тэнгуут хар хөлгийн тэмээгээ B2 дээр тавьсан байна. Тэнгуут нөгөө тал нь сэлгээсэн байна. За тэгэл хороо Ротлеви бэрсээ уршааны дүүсэн байна. За энэ нүүдлийг болохоор ер нь бол юу яадаг? Тийм сайн нүүдэл биш гэдэг байгаа. Энэ нүүдлийн оронд байна шүү дээ, C2 нарай дээр гэж л үздэг байгаа. За тэг ягаад сайн нүүдэл биш юм бэ гэдэг бас бүгдээрээ харъя. Ерөнхийдөө бэрс гэдэг бод бол мэдээж тийм одоо энэ одоо байгаа бүх төрснүүдийн хамгийн хүчтэй бэрс байгаа тийм. Бэрсээ бол ер нь баг нүүдэггүй. Нүүл ерөөдөө нэг л нүүдэг. Тийм байдаг тийм. За тэг хөгжүүлэлтээ хийж явах хамгийн сүүл бэрсээ нүүдэг байгаа. За тэгэд бэрсээ нүүхтэй тэгвэл хаана тавих вэ те? Энэ тавина гэдэг бол нэг тийм сайн нүүдэл биш юм байгаа юм. Ийшээгээ ингэж тавьж өгөх юм бол арай илүү гэдэг тийм дүнэлтэнд хүрсэн байдаг. Та бүгдээ харнаа яагаад муу юм бэ гэж. За бэрсээ уршаа нүүсэн байгаа. D2. За бэрс E7 тийм иймэрхүү маягаар нүүх хэрэгтэй гэсэн үг. За ер нь бэрс бол нэг бол ингэдэг ч юм уу, нэг бол ингэдэг ч юм уу орж ирдэг л те. За тэгээд E7 нүүсэн байна. За бэрс E7-гийн оронд хар талаас бас нөх нөөдлүүд бас байдаг. Хувилбар байдаг. Тэр бүгдээр харцгаая. Ингэж иж болно. Энэ хүүг. За ингэж иж байгаа тохиолдолд тэмээгээр одоохондоо идэх шаардлагагүй. Ингэж нүүсэн байна. Одоо шууд ийшээгээ. За харын тэмээг хамгаалж байгаа нэг л бод байгаа тий. Бэрс байгаа учраас энэ харын тэмээг идэх гээд шууд ингэж давталж болно гэсэн үг. За мэдээж ингэж холдож таарна тий. Холдохгүй угсаа идчихэж очоод. Тэнгүүд одоо ингэ идэж байгаа. Энэ үл байна гэсэн үг. Тэр нэг одоо forced move-ийг бол аль болох одоо хийгээд байгаа шүү дээ. Хүчилсэн нүүдлүүдийг. Энэ бол их хүчилсэн нүүдэл юм. Нөгөө талаараа гошод атак хийгээд довтлоод тоолж байна гэсэн үг те. За иймэрхүү маягийн бас хувилбар байж болно гэж үздэг байх нь. За энэ дээр болохоор тийм одоо бэрс E7 нүгээд. За тэнгуут болохоор цагаан тийм бэ? D3 дээр очсон байна. За энэ нүүдлийн хооронд бас өөр нүүдэл байж болно гэж тэр бүгдээр харцгаая. C-ийн үгээр энэ хүү гэж болно. E-ийн үгээр идэж болно. Тэнгүүт морь D5 гээд энэ хоёр руу давталж болно. За мэдээж тийм одоо морь идэж таарна тий. За бэрс нийтлээ. За руг D8 тэрэг D8. За одоо болохоор ингэ юм одоо нийгээд ч юм уу тий. Ямар нэг байдлаар ингэж нээж одоо дулаад бэрсээр давтлах учраас бэрс нь холдож байгаа. Бэрс B3. Тэнгүүт болохоор морь E5 гээд ишээгээ давталж байна. За хэрвээ одоо энэ морь идэхгүй байх юм бол харын морь ирж идэнэ. За тэгээд идсэн байна. Тэмэгээр идсэн байна. Тэмэгээр идлээгээд нэлээд олон солилцоо явж болно. Ингээ идлээ. За тэгээд ингэж нөвж болно тэрэгсээ нэг. За иймэрхүү маягийн бас ингээ хувилбар явж болно. Тэгээд айлаг тал нь илүү гэсэн юм байхгүй. Яг адилхан гэсэн үг те. За тийм байдгаа. Тэгээд бүгдээрээ буцъя. За тэгээд тухайн үед юм одоо хөлөг дээр за сая бол ийм хувилбар байж болно гэж ярьлаа шүү дээ. Ингэж нүүсэн байдаг бах нэ. За ингэснээр болохоор хар талд нэг баг зэрэг илүү болчихж байгаа юм. Ерөнхийдөө өргийн нөгөө нэг байрлал болохоор хасах 0.8. Яг нэг бүгд хүрээгүй. Тэгтээ ойрхон байгаас 0.8 байралтай болцсон байна. За тэнгуут болохоор ингэж ицсэн байгаа. За тэгээд ингэж идлээ. За нэгсэндээ одоо энэ одоо бод те энэ бод маань ингээд хоёр нүчж байгаа. Тийм багаз. Эндээс ингээд нүүлэнгүүд нь дахиж нэг идээд ахаад нүүлгэж байгаа гэсэн үг байхгүй те. Хоёр нүүлээ. Хоёр нүүд нүүн гэдэг маань гэдэг нь ээлж алднаа л гэсэн үг л те. За тэнгуут нөгөөд нь болохоор энэ хүүгээ хөртлөхэд B5 толж байгаа юм. За мэдээж одоо хойш ухарна ийшээ ч юм уу ухарна те. За ингээд ухарсан байна. За энэ одоо хуралтаас их сайн. Яг энэ одоо маш уртаад тийм одоо диагонал шуумыг авчиж байгаа. За тэнгуут ингэж нүүж байна. За одоо ерөөдөө яг энэ шуумыг бол шууд бусаар бол бас авч байна. За тиймээс одоо тийм бод бэрсээ олох шаардлагатай болж байна. За одоо анзаарч байгаа бол альтрүний ийшээ гаргасан бэрс маань ийшээ дахиад нүүх шаардлага гарч байгаас. Ингэснээрээ нэг ээлж одоо алж байна гэсэн үг байхгүй юу? Магадгүй одоо ингэж энэс боолж одоо машин те одоо нэг одоо Ротлеви хожигдсон байж магадгүй. За ерөнхийдөө бол тоглолтын үед энэ үргийн бодлогоор хар талаас тоглож байгаа Кепа Рубинштейн хоцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бас ингээд хоёр нүүцэн, энэ бас хоёр нүүцэн гэсэн үг те. Тэгэхээр хоёр нүүдлээ ээлж алж байгаа гэсэн. Ээлж гэдэг маань одоо би ингээд нөгөөд ээлжлээд нүүж байгаа шүү дээ те. Тэгсэн юм болохоор ээлжилж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Ээлж чадахгүй ингээд нөгөө тал нь бүр ингээд илүү
хоёр ээлж ингээд ашигтай хоёр нүд. ашигтай тий хоёр нүдл нөгөө талд үлдчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тий. За тийм болооч дээрөө одоо ингээд тийм бол өргөн бүс яг хас 0.8 хэвээрээ байгаа даа. Ер нь хар тал бол баг зэрэг илүү байна гэсэн үг. За ингээд нүсэн. За хар тал маань ингээд хөгжүүлэлтээ бүрэн хийж одоо дууссан. За энэ хоёроо ингээд хооронд ингээд холбогдсон байна. Тийм багаз. За морь тэмээнүүдээ бүгдийг гаргацсан байна. За хар тэмээ бол маш хүчтэй. Одоо энэ морийг хөдөлгөөл энэ тэмээ бас маш идэвхтэй ингээд бирсэнд гарсан те. Яг ингээд хөгжүүлэлт дууссан байхад цагаан тал нь дуусаагүй байна. Тийм багаз. Одоо цагаан тал бол сэлгээж дуусна. За тэгээд сэлгээгээ хэлээ. За одоо ингээд хоёр тал нь бол ингээд хөгжүүлэлт дууссан. За ерөөхдөө бол одоо энэ одоо шар талтай, цагаан талтай. Цагаан тал бол эхлээд нүүдэг штэ. Эхлээд нүүдэг гэдэг нь болохоор нэг нүдлийн өмнө явж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгсэндээ нэг нүдлийн өмнө гэдэг нь болохоор тэгвэл хар талаас нэг нүдлийн өмнө сэлгээ хийцэн байх хэрэгтэй гэсэн үг. Тэгсэн чинь болохоор одоо л хар тал нь бол аль хэдийн сэлгээ хийчихсэн хөгжүүлэлтөд хийцэн байхад цагаан тал нь одоо л хийж гэсэн үг. Тэгэхээр ингээд хоёр нүдэл алж гэсэн үг. Ийм хутгатай явж байна. За тэгвэл болохоор морь 5 гэж тоглож байна. За одоо нэгэнт одоо ингээд хөгжүүлэлтөд хийцэн чинь нөгөө тал руугаа ингээд дайран довтлно. Тэр маань бол одоо эхэлнэ. За ингээд өнгөд болохоор очиж идсэн байна. Харын тэмээгээр очиж идсэн байна. За тэнгуүл болохоор F4 нүсэн байна. За F4 бас нэг тийм айхтар бас муу нүүдэл биш. За F4-ийн оронд ямар нүүдэл байж болохыг бүгдээр харцгаая. Ингэж нүүж болно. А-гийн тэргийг C1 дээр тавьж болно. За ингээд нүүлээ. За эндээс болохоор цаашаас ямар нүүдэл явуулахыг бүгдээр харцгаая. За энэ нүүдэл бас байгаа гэж байна. За илүү хүчтэй бодороо те арай хүч султай бодыг бас ингээд идчихэж чинь очиод. За бирсэр идлээ. Тэнгүүл хоороо морь ингэж нүүлээ. Морь G4. За морь G4 гэж болохоор энэ хоёр хүчээр дижиг давталж ил та. За H3 нүүлээ. H3 нөнгөд болохоор бирсний гэж орж байгаа. Одоо энэ юугаа морь авах шаардлага байхгүй гэсэн үг. Хэрэв ингүүл юу болох вэ? Ингээ мат. Тэгээ энийг чинь л одоо яг тийм одоо хүчтэй те уршаага товтлсон тактикийн тоглолт гэж ингээд хэлээд байгаа. За ингээд нөнгөд болохоор хамгийн зөв нүүдэл одоо энэ бас ингээд шугамтай тийм багаз. Та нэг юм хүн нөөдлөж болно гэж байгаа юм. Е4. За Е4-г ингүүт болохоор энэ дээр харын тэмээгээрээ энэ дээр дуг. За ноён холдлоо. Тэнгүүт болохоор F2 дээр шаг. За энийг одоо ингээд идчихээ болохгүй байгаа ингээд бирсэн хамгаалсан байгаа даа тий. За тэгээ ерөөдөө бол ингээд идэх зур аргагүй гэж ял та идлээ. Тэнгүүт хороо ноён ингээд идлээ. Тэнгүүт ингээд идлээ. Ингээд хар тал илүү очиж байгаа. Тийм багаз. За юу болоод байна гэхээр ингээд юу яваад байгаа? Хуйлбар яваад байгаа гэсэн үг. За цагааны маань бүр сүйтэйгээ явж байгаа. Харин сүйтэйгээс. Ингээд бас. За яг энэ санааг бас манайхан хүүхд бохчоо сурч авал их зүгээр. Одоо энэ дээр ингээд те F4 нүүж штэ. F4 нүүж байгаа нь бол сайн нүүдэл байна. Хэрвээ одоо ингээд нүүж байгаа тохиолдолд ингэж идээд ингэж холдон гутанд морж идвэр. Одоо ингэж идж байгаагаас шалтгаан болохоор энэ буудлыг бирсэн ингээд хянж штэ. Бирс ингээд хянж байгаа болохоор айл нөгөө талтаа ингээд юм одоо хүч өгөөд хүч өгнө гэж ярьдаг те. Ингээд хүч өгөөд тэгээ бирсний холдоо одоо энэ буудлыг ингээд суулжчихгод морь давталж байгаа. Ийм санаа гэсэн үг. Супер санаа. Одоо энэ дээр ингээд H3-гийн нөхөлийн бушууд бирс аваад ирж байгаас маш аюултай санаагаа. За иймэрхүү маягаар ингээд ингэж урагшаага явж давталж тоглох юм бол маш их тийм өгөөжтэй байдаг гэсэн үг. Тэгээ одоо ингээд нөөж бүр ингэчихэж штэ. Маш аюултай. Одоо энийг одоо юг өгчөөр бодоо ер нь л өгжнө гэсэн үг. Тэгээ одоохондоо идэж чадахгүй. Ингээд нөнгөт одоо ингээд дахиад шаг. За тэгээ одоо энэ одоо морийг идэхээс өөр аргагүй. Тэгвэл ингээд юм одоо юу цагааны ноён бол нүүдлэхгүй байгаа даа. За ингээд бас идэж болох юм л те. Ингээд ч юм бол ингээд бирсэн идэж шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ дээр бирс ноёныхонд морь хацалцсан байгаа байхгүй. Тэгээ ингээд идэнгүүд ингээд идлээ, ингээд идэнгүүд ингэж идээд ингээд илүү болчих гэсэн үг те. За иймэрхүү маягийн маш сонирхолтой тактик бол энэ дээр байж бас болох юм байна гэсэн үг. Харын тэмээнүүд бол үнэхээр бас байж болох хамгийн сайн байрал дээр очиж байна. Оо яг үнэ. За манай орноос маш сайн зүйлийг олж анзаарсан байх шүү. Харын тэмээнүүд хамгийн идэвхтэй, шугамтай байна гэсэн үг. Одоо энэ тэмээ бол вегийн шугам те авцсан, цагаан тэмээ ингээд авцсан. Маш сайн. Тэгэхээр
Шугамтай тэмээ гэдэг бол өөрөө маш хүчтэй байдаг гэсэн үг тийм. Тэрийг маш сааж анзарч байна. За F4 нүүсэн байна. За одоо F4 нүүнгүүд одоо яах вэ? Холж л таарна тийм. Хойш ухарлаа. Гэхдээ стил ингээд шугам бол байгаа л байна. За тэнгуүл хоор тийм одоо E4 тоолж байгаа. За E4 бас яг үүндээ бас тийм сайн нүүдэл биш байсан байна. За тэнгуүл хоороо А-гийн тэргийг C8 дээр тавилаа. За тэгэд ийм нүүдэл хийсэн байгаа. E5 гэдэг морило атгаад. Тэгээ энэ нүүдэл бол өөрөө маш муу нүүдэл байсан байна. Яагаад муу юм бэ гэхээр өргийн байрлахаараа хасах 2.8 болчихж байгаа. За яагаад муу юм бэ гэхээр энэ нүүдлийг хийгснээр энэ шугамын нэгд хүчиж байгаа гэсэн үг тийм. Оо тийм биш. Уг нь их гоё нүүдэл байсан байхгүй юу гэж бодогдсон. Тэгээ энэ нүүдэл бол өөрөө бол маш муу нүүдэл байсан байна гэсэн. За тэг ингээд нүүсэн ямарчсан. За тэнгуүл хороо энэ дээр дуг хийж байгаа ингээд. Баянлаа. Дуг. За одоо холтгоос харахгүй те. Холтлоо. За тэнгуүл хороо моржи 4 толж байгаа. За моржи 4. За моржи 4 гингүүт хороо ингэж хааж байгаа шугамыг. За хэрвээ одоо айл ингэ идэх юм бол яг уу ингэ иднэ л гэж те. Иймэрхүү маягаар бол шугам хааж нүүж байна. За шугам хааж нүүхийн оронд бас өөр нүүдэл байж болох байсан байгаа. За тэрийг бас бүгд харцгаая. За нэг нүүдэл энэ нүүдэл. Тэмэглээд дулаад. За одоо ингэж харах юм бол одоо энэ морь угнаас нэг төрлийн сул байгаад байгаас. Тийм морь. За энэ морийг одоо ингэ шууд ингэ идэх юм бол ингэ идчих гээд байгаа сте. Юу идэж вэ? Оо тийм байх. Ингээд тий. Тэгэхээр энийг хамгаалж байгаа цагаан дэмийг хамгаалж байгаа зүйл биш сууд байгаа. Морийг идчихээр ингэж идэх гээд байгаа байхгүй. За тэнгуут болохоор зүгээр өгж явахаар хүүг нэддэг гэж байгаа байхгүй. Ээш л одоо ээжж дуг гээд одоо яхаа идэхс аргагүй тий. Тэнгуут нь ингэ идэж бас болно гэж. Тийм. За ингэ нөхөн бол магадгүй ингэж орж ирнэ л тий. За тиймэрхүү маягаар бол тоглолт үргэлж боломжтой. За энэ нүүдлийг нэг буцаагаад ингэж нүүлээ. За одоо энэ тэгвэл одоо энэ дээр ямар нүүдэл ажиллах вэ? Гэхээр за нэг иймэрхүү нүүдэл байна гэж үзэх юм бол за энэ нүүдэл бол яг үндэ бас тийм сайн нүүдэл биш байх нэ. Энэ нүүдэл. За ер нь хамгийн зөв нүүдэл нь бол хөрчлөн бол ийм нүүдэл байх нь. За харъя яагаад энэ нүүдэл сайн нүүдэл биш юм бэ гэдгийг харъя те. За ингэж нүчих юм бол ингэж нүчнэ. Тийм багаз. Одоо шугам маань ингэ байж байгаа шүү дээ. Ингээ нүгээд бис рүү давталж байна. Нөгөө талаар одоо энийг холдуулаад нээгээд бас давтална гэсэн үг тийм. За магадгүй одоо нэг тийм одоо H5 гэдэг ингээд ноёны шалж болох юм бол ингээл холдчихно. Одоо дахиад шалаа малаа юу ч байхгүй. За магадгүй нэг ингэсгээ тоглох юм бол яах юм. За ингэсгээ тоглох юм бол нөгөө тал нь H4 гээд тоож болно. Өө ингээд бишээс бол өгчөж байгаа юм уу гээд тоглонгууд Ruxy 2 гээд шалжуулж байна. За мороор энэ шугамыг одоо хаалаа. Одоо бол өөр нүүдэл байхгүй шүү дээ. Одоо яг энэ хоёр шугамыг хоёуланг нь авчаад байгаа. Тийм багаз. Өөр нүүдэл байхгүй. За ингээд л за тэгээ ингээд яах юм бол мороор хаах юм бол ингэж идээд дуг. Ингээ хаах юм бол ингэж идээд мад. Болно гэсэн үг. За амар ийм одоо комбинацаас явах болцоотой гэсэн үг байхгүй юу? За яагаад энэ одоо комбинацийг ярваа гэхээр одоо ерөөдөө энийг идэх гэдэг шүү дээ. Хар тэмээг нь идэх гэдэг байгаа. Хар тэмээгээ хамгаалж ингэж нүг юм бол сайн комбинац явж байгаа байхгүй. За тэгэхээр одоо энэ дээр бол мэдээж хамгийн сайн нүүдэл нь бол иймэрхүү нүүдэл байж болох нь байна. За тэгсэн ч гэсэн одоо яг энэ шугамтай байгаад байна л да. Ингээд идээд дуг. За одоо тэгээд идэхээс өөр аргагүй болж гэсэн үг те. Тэг ингээд идлээ. Тэг ингээд идлээ нэг иймэрхүү маягаар. За ингээд одоо шинэ одоо цагаан талуу ингээд юм бэрсээ алдсан. Тэгээ хар тал нь бол хамаагүй л өвчтэй. Хожхон тодорхой болоод ирж байна гэсэн үг. За буцъя. Тэс саний байрлалыг яагаад үүссэн бэ гэхээр одоо ингэж идээд тий. Тэгээ ингэ идэнгүүт ингэж эцнээс хойшоод үүссэн гэсэн үг. За тэгээд энийг одоо ингэж их маструуд ингэж Ротлеви тий тухайн одоо шатрын маструуд Авеста хүмүүс бол ингэж хараад энэ морийг идэх нь угаасаа худлаа юм байна. Нөгөө талаар энэ дээр одоо ингэж одоо шин дулаад энэ морийг идэх нь худлаа юм байна гэдгийг харж байгаа гэсэн үг. Нүүдлээ ингэж олон нүүдэл тоолоод за тэгээ энэ оронд хамгийн зөв нүүдлийг хийж байгаа юм л та. Ингэж нүүж байгаа. За гэхдээ яг одоо бол ингэ тийм харын одоо байрлал бол ингэ хамаагүй илүү болчиход байгаа юм л та. Хасах одоо 2.9 гэдэг бол тэгээд хамаагүй илүү болчлоо.
одоо бүгдээрээ мэдсэнтэй яг нэг сул нүүдэл хийгдсэн шүү дээ. Энэ нүүдэл хийгдэл одоо хармаа нь бол ингээд шугам өстэй маш аюултай байдаг тий. Шугам маш аюултай гэсэн үг тий. Шугамыг ингэж нээж өгнө гэдэг бол өөрөө бол маш том аюул болно гэсэн үг. Өстэй ой танд хортол яалаа сая нүүдэл бол би бол нөгөө морийг хатах нь надад илүү гоё санагдаад тий. Харин тий. Тэгээ яваад үз мэдхээр юм байна. Тэгээ хоёулаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажлыг танилцуулаад үргэлжлүүлье. Энгийн бөгөөд төгс хадалаба арьс чигшүүлэх цуврал одоо манай од мөндрийн маань бүсгүүчүүд бас хэрэгжилж байгаа. Тэгээд Roto компани, Японы алдар Roto компани хадалаба чигшүүлэх, арьс чигшүүлэх арчилгааны бүтээгдэхүүний одоо цуврал байдаг. Тэгээд арьсан чигшүүлэх гол үр бүхий 4 төрлийн гиалураны хүчил агуулсан. За энэ арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүнт хүртэл хурц чигшлийг өгдөг. За энгийн гиалураны хүчил, супер гиалураны хүчил хоёр нь арьсны өнгөн хэсэг чигшлөгч арьсыг усжуулж өгдөг бол за нано гиалураны хүчил арьсны эпидерм давхаргын гүнт хүртэл чигшлөгдөг гэсэн. За тэгэхээр одоо бид нар ер нь арьс арчилгаа гэдэг бол юм энгийн байдаг гэдэг шиг те ингээд цэвэрлэгээ маш сайхан хийгээд за нэмэх нь одоо энэ чигшил гэдэг зүйл хүний одоо арьсны эрүүл байх одоо энэ бас ер нь гол зүйл байдаг. Гол нь нэг өдөр тутмын те. За тэгэхээр эсэлдүүлсэн гиалураны хүчил гэх сүлд нэмэгдсэн энэ гиалураны хүчил нь арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшлийг одоо алдагдаж ууршихаас сэргийлж өгдөг үүргийг давхар гүйцэтгэдэг гэдгээрээ маш гоё юм инновацлог бүтээгдэхүүн болж таарж байгаа. Тэгээ ингэснээр чигшүүлэх бүтээгдэхүүний хэрэглээд байгаа хэрнээ арьс хуурайшж байна гэдэгдээд байдаг ийм асуудлуудыг бол ингэж бүрэн шийддэг юм байна. Тэгэд манайхан бас энэ хөө эдгээр бүтээгдэхүүнийг бас аваад хэрэглээд үзээрэй. Нэг Япон чанар гэдэг бас гоё тий үр дүнтэй байдаг. Тэгээ Монс эмийн сан болон GGI BT дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За мөн Roto хадалаба Mongolia гэдэг дэлгэцэн дээр гарч байгаачлан та бүхэн Facebook хуудасаар нь дагаад аваад тий ямар нь миний арьсан тохирох юм байна, аль нь зүгээр юм байна гэд нөгөө олон хуудастай маск энэ төр зэрэг одоо байнга хэрэглээнд их тохиромжтой энэ бүтээгдэхүүнүүд байдгаа. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Одоо хадалабагийн энэ арьс чигшүүлэх цувралтай баярлалаа. Миний хувьд бас нэг өдөр тутамдаа хэрэгэлдэг болохоор мэддэг зүйл ярьж байгаа таатай байна. Баярлалаа. За баярлалаа. За урнаа манд бол бас сайхан харагддаг. Тэгээ яг сайхан харагдсан гол нууц нь бол хадалабаг хэрэглэж байгаа. Юу байна гэсэн үг тий. Баярлалаа. За окей баярлалаа. За одоо тэг бүгдээрээ явъя. За яг одоо энэ нүүдэл хийгдсэн байгаа. За тэг ингэж нүгдсэн байна тий. Морь ингээд аваад ирсэн байна. Энэ морийг шууд идчихээр болохгүй байгаа тийм тий. Ингэж идэх гээд байгаа штэ. За тиймээс ирэхэд болоод ингэж идэж нэмэргүй байна гэж тэрийг оч харангуутаад ингэж нүүсэн байна. За ингээд нөнгөт. Нөгөө тал нь яаж тоглосон бэ? Тий? Акеба Рубинштейн яаж тоглосон бэ гэхээр бир сэж 4 гэж тоглож. За шууд одоо энэ дээр ирэхэд мадлах чинь. Тий? Маш хүчтэй нүүдэл хийгдэж байна. За шууд ингээд мадлах чинь. За тэгсэн чинь болохоор энэ дээр яг өргөд дээр ингэж нүүсэн байгаа. За ингэснээр одоо энэ буудлаа тийм байна. Бэрсээр хамгаалчихж байгаа тийм. За одоо энэ дээр бас бүгд нэг юм бод юу гаргаж ирээ. Хөлбөр гаргаж ирээ. За H3 гэсэн бас хөлбөр байж болно тийм H3. За тийм би ер нь бол энийг гэж бодож байсан. Тийм. За H3 гэсэн ингээд хөлбөр явах юм бол цаашаа бас яаж болохыг бүгд харцгаая. За H3 гэх юм бол нөгөө тал нь ингэж идэнэ. Морийг. За морийг идлээ. Ингээд таарна те. За тэнгуут ингээд идэнэ. За хэрвээ ингээд идвэл яах вэ? Ингэж идээд. За одоо энэ дээр яг гэдэм байна. Мат их гэдэг те. Тийм байна. Тий. За тэнгуут магадгүй ингээд нүүж болно шүү дээ. Тэнгуут болохоор энэ дээр H4 дээр мат хийнэ гэсэн үг. За ямар ч нүүдэлгүй ийш нүүж чадахгүй. Энэ буудлыг хараа тийм авцсан. Ийш нүүж чадахгүй ингээд хаах юм байхгүй ингээд чанга юм байна. мат болно гэдэг. За уучлаарай манайхаа. За ханаа томоноос хэлээрээ. За. За тэгээ бүгдээр харцгаая те. За. За саяны одоо хөлбөр дээр ингэ явсан байгаа. За дахиад өөр хөлбөр харъя. За ингэ явсан те. За тэгвэл одоо энэ дээр сая болохоор ингэж идсэн те. Ингээд нүүе л да. Энэ морийг идэл л да. Тэгээл та. Тэгвэл яах нь гарыг. За бэрсний идлээ. HG идлээ. Ингэж нүүлээ. За одоо энийг идэх гээд байгаа учраас ингэж холдож нүүж болж байна. За хэрвээ ингэж юм одоо холдохгүйгээр
За ингэдэг ч юм уу нөх юм бол одоо ингэж идчихэн л дээ тий. За ингээд холдох юм бол харин энэ дээр баг мад байгаа шүү. H3 дээр мад. Иймэрхүү байл үснэ гэсэн. За. За тэгээ бүгдээрээ буцъя. За H3-аас бол ийм нүүдэл орж иж байна. За. За окей. За одоо энэ дээр бас нэг зүйлийг бүгдээр энэ хальт харчээ. За. За H3 нүглэж байгаа тий. Айл нь болохгүй байгаа тийм. Нүглэж байгаа. За энэ дээр болохоор нэг төрлийн бас шатрын тактик ашиглаж байгаа. Хамгаалагчийг холдуулах гэдэг юм тактик ашиглаж байгаа юм. За тэр нь хаана вэ юм гэхээр одоо энийг те энийг хамгаалж байгаа зүйл нь морь байгаа. Бирс байгаа. Хоёр үчээр ингээд хамгаалаад байгаач. Одоо хэрвээ шууд ингээд идэх юм бол ямар ч үр дүнгүй гэсэн үг. Тийм ээ. За шууд ингээд идэх юм бол магадгүй ингээд идэж ийнэ дараа бол морийг шоорж ирэл үр дүнгүй гэсэн үг те. Тэгэхээр ингээд хамгаалагчийг устгаж байгаа гэсэн морийг идснээр. Зөв. Тий. Хамгаалагчийг устгаад тэгээ ингэнгүүт одоо ингэж идэж байгаа те. Ийм процесс гэсэн үг. Тэгээ ингэнгүүт одоо иш орж байгаа. Ийм одоо хэлбэр юм аа гэдэг бас бүгд ойлгож авъя. За тэгээ өргөдөр болохоор H3 нөгөөгүй мэдээж ингэж төсөн байна. G3. За G3 гэсэн чинь за бас адилхан нөгөө хамгаалагчийг устгах тактик бол хэрэгжиж байгаа. Морийг идэж байгаа. За морийг ингэж идсэн чинь за нэгсэндээ одоо та нар харж байгаа бол энэ юу вэ гэдэг нөгөө бирсээ өгчөж байгааз. Одоо энэ дээр ингэж энэ хүү түлхэс дээр бирсүү товтлож байна. Тийм бэ. Тийм бэ. Тэнгүүд болохоор бирсээ өгөөд өгчөж байгаа ингэ. Тэгвэл бирсэн шууд идчих юм шүү. За тэг яг тэгсэн. Тухайн өргөдрөө болохоор бирсэн идсэн байгаа юм. За бирсэн ингээ очиж идэхэд бол дараа нь болохоор рук D2 гэсэн нүүдсэн. За энэ нүүдлүүдийг ингээ харах юм бол бүр амар супер байгаасаа тий. За бас ингээ нэг сул өгöd байгаа юм шиг байгааз. Тий. За тэг яасан бэхээр идсэн бүр. Бисээ буруу хараад байгаа бол тэгээд ааха. За ингээ идсэн. За идсэн чинь болохоор яасан бэ гэхээр едрүг идээд дуг. За одоо яах вэ? За ноёнд ганцхан л нүүдэл байгаа. За нүүдэл байхгүй ноёнд. Тийм биш хаахлаар байгаа юм байна. Тийм байгааз. Ингэж юу? Тэг өөр одоо байгаа юм уу? Ингээ хаалаа, ингэтлээ. Тийм. Одоо яах вэ? Ахаад ингэж хааш, бэрсэр хааш. Тийм үү. Тэг ингээд идэх гэсэн үг те бэрсэр. Магадгүй те. Тийм байна. За тэгэхээр ийм амар нүүдүүд хийгдсэн байна. За тэгээ ерөөдөө өргөдөр болохоор бэрсэр хаасан. Оо тийм үү. Тий. За бэрсэр хаангутлахаараа шууд очиж идэж болохгүй нэг. Шууд очиж идэх юм бол харин тийм хожигдно. Яа тоосон бэхээр ингэж тоолсон бэ. За одоо бол ямар ч нэг тийм одоо найдвар байхгүй гэсэн үг. Боомлчлаа бүр тий. Тий. За. За одоо бэрсэн одоо ингэж идэх юм бол ингээд баг очиж штэ мад болчих штэ. Тий. Ийм нөлөөд ингэ хийгдсэн байна гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцаад нэг хэнд нэг хэдэд хувилбар байсан. Хувилбарыг бас бүгдээр харчээ. За одоо энэ дэр хэд ингэж ичээд байгаа ш тэ. Тэгвэл ингэж идээд ингээд хожигдоод байгаа юм бол тэгвэл ингэж идвэл яхийг бүгдээр харцгаая. За ингэж идэх юм бол одоо энэ дэр идээд дуг хийж байгаа юм. За. За ингээд хаачих болно гэж тэ. Идлээ. За бэрсэн идлээ. Тэнгуэл хоороо энэ дээр мад. Тийм бэ. За буцъя. За энэ дээр тэгвэл ерөөдөө ийм нүүдэл байж болж байна те. Ийм нүүдэл. Тэгсэн ч бас энэ дээр идээд мад гэсэн үг. Тэрс нээж чадахгүй те. Ингээд нээж чадахгүй гэсэн үг те. За ийм янзын хувилбар гэсэн үг. За тэгээ ингээд нүсэн байгаа. За бэрсэн очиж идсэн байгаа. За бэрсний идэхгүйгээр нэг нүгэл яах вэ? Ингээ мад шүү дээ. За ямар ч ингээд юм одоо гарцгүй л болоод байна л та. За тэгээ ингэж нүсэн. За тэгээд ингэж нүсэн. Тэгээд за ингээд мад болжээ гэж те. За тэгээд иймэрхүү л одоо өөрөг болсон байна да. За бүр ингээд яг ингэ нэг тийм юу үзэж вэ гэдэг шиг те. Харин яг юу үзэж вэ гэдэг мэдрэмж төрж байна. Бэрсээ бүр ингээ байнгын хүүгийн эдийн дээр тавьсан байжгаад одоо улаан цайн ширэн үртэй гэдэг шиг те. Бүр тэгсээр хагаад ингээд яачлаа шүү. Үгүй хийчлээ шүү. Ямар амар юу вэ? За одоо тийм энэ дээрс болохоор одоо энэ нүүдлийг ингэж олж харсан байгаа юм. Энэ нүүдлийг ингээд юм Акибер Рубинштейн энэ нүүдлийг олж харна гэж өөрөө бол үнэхээр суперлтэй. Одоо би л олж харахгүй.
Одоо морин ингээд явах юм бол ингээд идэж штэ л гэсэн бодол байна шүү дээ. Тэгсэн чинь одоо бүгд аль руу үзчих ингээд идчих юм бол одоо цаашаа хувилбар яаж өрнөхийг те. Ингээд идэх юм бол ингээд идчих нэ гэд те. Бүгд хаарсан байгаа. За энэ нүүдлийн явсан чинь болохоор ингэж нөсөн шухамыг хаасан. Тэг бирсэн шууд оржсэн те. Тэг ингээд нөсөн холдохгүй. Наа байж байгаа. Ингээд нөсөн морин нийтэд те бирсээ өгөөд. За тэг ингээд бирсээ өгчөнгүүд ингэж орж байд. За энэ нүүдэл бас супер байгааз. Энэ нүүдэл. Вау. За тэг уусаа ингээд идэхс зур аргагүй болсон л тоо. Тэгсэн чи одоо ингэж. За энэ дэр бас адилхан нөгөө нэг одоо тактик явсан байна. Одоо энийг хамгаалж байгаа зүйл нь бирс шүү дээ те. Одоо нэг буцчээ. Энийг хамгаалж байгаа зүйл нь бирс аахгүй юу? Хамгаалагчийг хаалгах надад үнэхээр таалагдл. Тэг яг одоо ингэж нөөснөөр одоо энийг идэхс зур аргагүй болж те. Хамгаалагчийг одоо устгаад байгаа зүйл харагдчих. Одоо хэрвээ зүгээр ингэж нүчих юм бол ингэ маад байгаа шүү дээ. Тэ? Аимшигтай. Тэгэхээр одоо ингээд хамгаалагчийг устгаад ингэнгүүт одоо ингэж орж иж. Тэ? Тэмгэрээ дуг хийгээд. За ингээ хаангууд ингэж орж ирээд л. За тэгээд туссан байна гэсэн. За тэгээд бүгд өнөөдрийн бас өргөөс бүгд нэг төрлийн бас чатрын тактик сурлаа гэж бодож байна. Хамгаалагчийг устгах гэж тактик ашигласан байна. За ийм болохоор энэ үүрэг бол ингээд угаасаа бүх цаг үеийн шилдэг 10 үргийн тоонд бол ингэж орж явдаг байх нэ. За тэгээд одоо алдарт одоо Михаил Ботвинник бол хэлсэн бай тэ. Энэ үүрэг маань бол орчин үеийн тэ товтлогоонд одоо шатрын юм бол эхлэл эндээсээ тэгтэй юм байна гэж одоо Ботвинник бол дүгнж хэлсэн байдаг байх нэ гэсэн үг. За ийм үүрэг болж өнгөрчээ. За гайхалтай байлаа. Нэг тулаанд кино үзэл дуусах шиг яг тийм мэдрэмж төрлөө. Тий, яг сорох бас тэр тэмээний хөлийг одоо тий илүү юм идэхээсээ илүү хөлийг хамгаалах нь чухал юм байна. За одоо нөгөө сүүлийн хамгаалагчийг устгах гэдэг энэ хоёрыг бол аягүй сайн тогтоогдож үлдлээ. Яг үнэ. Одоо энэ шугамтай тэмээ гэж аяг хүчтэй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо аль хоёр тэмээг одоо шугамтай байлгахгүй тулд одоо энэ хүүг уушаа нүгэх шаардлага байхгүйсэн юм шүү дээ. Энэ хүү уушаа нүнгүүд тэгэл шугамтай болоод хүчтэй болоод ирж ийн гэсэн үг. Энэ хоёр тэмээл ерөөсөө байнгын тийшээ хатгасаар байгаа. Тэгэхээр бид нар нөгөө одоо өргөдөд толготой болохоор айлын нөгөө тийм одоо хар тэмээ цагаан тэмээнийг нь хөлүүдийг ингэж хааж хүүгээрээ хааж ингэж баглж тоглодог байхгүй. А нөгөө тал нь хотроод баглааг нь гаргахын төлөө тоолж байгаа гэсэн үг. Баглаа гаргачих юм бол шугамтай болчихно. А нэг тал нь шугамтай болохын төлөө нөгөө тал нь болохоор шугамгүй байлгахын төлөө тоолж байгаа гэсэн үг. Ийм одоо яг тэмцэл бас цаана өрнөж идэг гэсэн. Би одоо агийнхаа хэлснээр нөгөө тоглоомын эхэнд морь хүчтэй болохоос сүүлд хүчтэй биш гэдэг дүрмийг бас айгүй баримтлаад тэ өөрийнхөө аль болох мориор айлын тэмээг идчихээр ингээд надад ха гэдэг тийм байдаг аа. Одоо энэ тоглолтын сүүл одоо хоёр тэмээ ямар хүчтэй байна? Аим хүчтэй. Гахалтай л. За баярлалаа орно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахим мөрөдөд хамтдаа G-Mobile болон энгийн бөгөөд төгс хадгалаа ба арьс чигшүүлэх цоврал одоо Roto компани маань нэвэнтдэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүссэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд шатар сонирхдог те чөлөө цагаараа юу хийх дуртай вэ гэхээр шатар тоглодог гэдэг хүмүүст их хайртай. Тэгээд Агийн маань бас одоо энэ гоё шатрын спортыг түгээн дэлгэрүүлж танин мэдүүлж нэг бүрчлэн ингэж тайлбарлаж Одмондөртөө ингэж нэвтрүүлэг хийж байгаад бас их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бас нэгэн гайхалтай өргөөр ирэх болцсон аа. За тэгээ. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.